За харгаа цэвэрлэх байгууламж дээр ирсэн байна. Бараг л хотынхаа төвд юм байна дөө. Ардаа туулгаалтай, хажуудаа барилга башин цэцэрлэгтэй юм байна. Тэгэхээр энэ хэдүүлээ өнөөдөр юу их гэж ирсэн гэж? Шинэ гоё туршилттай танилцсанаа. Google биш өөртөө идэг. AI-д биш логикдоо идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Хоёлаа энэ яг ямар туршилт хийсэн бэлээ? За энд болохоор хөрсний хүн бүтээлийг бууруулах Python ирмэдээшийн технологиг одоо туршаад явж байна. Энэ нь болохоор ургамлыг ашиглаж хөрсний хүн бүтээлийг бууруулах юм туршилт. Бууруулах юм уу? Манай хөрснийхөө хүн бүтээлийн нийт агуулмжийг тодорхойлоод гүнлүүгээ хэр нэвчсэн байна гэж тодорхойлоод хөрсний хүн бүтээл нь ямар хэлбэрт орж байгаасаа хамаарат одоо ямар технологи тохирох вэ гэдгийг одоо судалдаг байгаа. Тийм болохоор одоо Python irradiation технологийн илүү тохиромжтой юм аа гэдэг туршилтынхаа ажлыг одоо хийгээд явж байгаа. Python irradiation технологиг бол дэлхийн одоо маш олон оронд бол туршиж судалж байгаа. Хөрсний бохирдлыг тодорхой одоо ургамлууд бол өөртөө шингээж, хөрснөөс өөртөө шингээх нь бол хөрсний бохирдлыг одоо хялбар одоо сармжуулах нэг одоо арга байдаг. За энд болохоор арширны үйлдвэрүүд нэлээд олноороо төвлөрсөн байдаг. Тэрний одоо усыг цэвэрлэдэг байгууламж, цэвэрлэх байгууламж байгаа. Энд болохоор хоромын бохирдол одоо хөрсний одоо хамгийн их бохирдуулсан гэж одоо үздэг байгаа. Хоромын бохирдол бол өнгөн хэсэгтээ бол одоо 3000-аас 4000 мг/кг одоо хэмжээтэй бохирдсон. Манай улсын стандарт бол 150 мг/кг гэж явдаг байгаа. Хоромын одоо хэмжээнүүд бол тэгэхээр гүнлүүгөө болохоор 50 см хүртэл одоо хоромын бохирдол нэвчсэн байгаа. Энэ ургамлууд нь болохоор за бараг давхарцсан тоогоор олон улсад болохоор одоо 400 одоо ширхэг ургамлууд одоо хөрсний хүн бүтээлийг бууруулдаг буюу hyper-accumulator ургамлаа гэж судлагдсан байдаг. За бид нэр болохоор за манай улсын нэгт бол цагуурт одоо тохиромжтой ургамал байна уугүй юу? Манай улсын хувьд одоо ургадаг манай нутгийн ургамлууд байна уугүй юу гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан байгаа. За тэр шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа эдгээр ургамлуудыг одоо сонгож авч одоо энд одоо туршилтаа явуулж байгаа. Python irradiation-ы одоо гол тавигдах шаардлага бол маш хурдан хугацаанд ургадаг, биомасса маш ихээр өгдөг, одоо арчилгааг маш бага шаарддаг гэх зэрэг ийм шаардлагуудыг тавьдаг ба. Тэгэхээр бид нэрээ одоо энэ сонгогдсон байгаа ургамлууд нь бол ерөнхийдөө тэр шаардлагуудыг одоо хангасан ийм ургамлууд. Улаанбаатар хотод бол хоёр одоо төрлийн гол одоо бохирдлын одоо асуудал байна. Нэг нь бол хөрсний хүн металлын бохирдол. Нөгөөх нь бол хөрсний нянгийн бохирдлын асуудал. Гэр хорооллоо чиглэх юм бол хөрсний хүн металл бол харьцангуй бага. Одоо нянгийн бохирдол илүү их байдаг байгаа. Энэ одоо бидний хийж байгаа туршилт болохоор хөрсний хүн металлыг бууруулах одоо ийм туршилт. Улаанбаатар хотын хэмжээнд бол нийтдээ 144,599 одоо мянган нөхөн жорлон байна. Эдгээр нөхөн жорлонгоос үүдэлтэй одоо нянгийн бохирдлын асуудал сүүлийн одоо энэ Улаанбаатар хот байгуулагдсан цагаас хойш хугацаанд бол бохирдлын томоохон их өсөв болсон. Бидний хийсэн 330 одоо цэгийн судалгаагаар бол ойролцоогоор 71 орчим хувь нь одоо хувьд нь одоо нянгийн бохирдол илэрсэн. Энэ нь бол өмнөх оны одоо 2015-2010 оны дүнтэй харьцуулахад бол ойролцоогоор 15-аас 18% одоо буурсан тийм төр зураг ажиглаж байгаа маа. Манай улсын хувьд бол хөрсний хүн бүтээлийн нийт агуулмжийг аягүй их үздэг байгаа. За сүүлийн үед яг ганц нэг одоо хүн металлын одоо ямар хэлбэрт оршиж байгааг одоо судалж байгаа судалгаанууд одоо гарч ирж байгаа. Манай одоо лабораторийн бас одоо сүүлийн үед хийж байгаа шинэлэг судалгаа гэх юм бол за нийт агуулмж нь хөрснийхөө өнгөн үед ийм өндөр байгаа юм бол энэ металл маань ямар хэлбэрт оршиж ийн вэ гэдгийг одоо судалж эхэлж байгаа. Энэ нь болохоор за хөрсний хүн металл бол оршиж байгаа хэлбэрээс хамаарат хүн бодлоо амьд организмыг хордуулах одоо бүрэн боломжтой байдаг. Хөдөлгөөнтэй хэлбэрт оршиж явах юм бол одоо хүнсний гинжин хэлхээгээр ч юм уу, амьсгалаар ч юм уу, арьсаар ч юм уу дамжиж одоо хүнийг юм уу, амьтныг юм уу, амьд организмыг одоо хордуулах одоо бүрэн боломжтой гэж үздэг байгаа. Их удаан урт хугацаанд энд одоо хүн металлаар хортох юм бол ерөнхийдөө генийн төвшин, ургийн гажиг ч юм уу, хорт хавдруудыг үүсгэх боломж аюул өндөр л гэж үздэг.
За бид сая судлаачаасаа зөндөө олон зүйл олж мэдээд тэгээд туулгаал ойрхон байсан учраас хүрээд ирлээ. Яг ингээд би бол хажуугаар нь зөндөө л явдаг байсан. Явах болгондоо л боддог байсан л та. Гүний өдрийн манд итгэж байгаа ганц гоё том гол шүү. Сайхан харагдаж энэ да гэж холоос хардаг байсан чи яг ингээд боддоор ирээд хажууд нь зогсоод ингээд мэдгүй надад бүр ингээ хэлэх үг болохгүй ус чинь уулын цэнхэр өнгөтэй байстэй тэгсэн чинь энд ингээд ногоон болцсон сааралч юм шиг ямар өнгөтэй гэдгийг бүр хэлж болохооргүй нэг бол эсвэл бороо ороод үерсэн болов гэж бодоход борооны усны үерийн ус чинь ийм бордуу тийм шаргалдуу өнгөтэй байдаг бол энэ бол бүр ногоон айгуу сонин тэгээ хажууд нь зогсоход хүртэл амар духгүй үнэртэй энэ бохирдол хөрсний бохирдол гүний ус руу нэвчснээс болоогүй хаа маш олон шалтгаанууд байгаа ах гэж найдаж байна. Ер нь туулгаалж гэлтгүй ус ер нь яаж бохирддгийг, бид нар яаж хамгаалах ёстой, яаж хэвшүүлэх ёстой гэдгийг судлаачаас явж асуух явцгаая. За бид сая туулгаалын хэрэгтэй танилцаад ирлээ. Тэгээд айгүй юм хурц сэхүүн үнэртэй, тэгээд ийм ногоос хааралч юм шиг ер нь доод ингээд тумлаг чанараа ер нь алдсан байсан. Тэр ер нь юуны бохирдол юм болов? Туулгаалын ус маань ерөнхийдөө бол голынхан дээд хэсгээр уулын томлог устай ямар нэгэн хүний үйл ажиллагаанд өртөөгүй цэвэр цэнгэг бол байдаг. Харин одоо Улаанбаатар хот дондор урсаж өнгөрөх явцдаа хэд хэдэн үнцээс бохирдож чанараа алдаж бохирддог бол байгаа. За яг тэр орчинд болохоор дээд цэнгний орчинд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн хаягдл бохир ус нийлдэг бол байгаа. За тэгээд энэ хаягдл бохир усны улмаас туулгаалын ус маань маш их өнхөн үнэртэй, бор саарал, бор ногоон өнгөтэй болсон байдаг. Тэгээд энэ одоо олон жилийн турш энэ бохир хаягдл ус туулгаалд нийлснээр тэр нэг humбуур үзээ булангарын одоо хэмжээнд булангар маань голынхаа ёроолд хагшаас байдлаар ингээд сууж дагтаршиж өгсөн байдаг. Усны чанарынтай үнэлгээ өгөх бохирдлын зэргийг тогтооход юм шалгуур үзүүлэлтүүд бол болдог. За бид нар болохоор нийтдээ 12 одоо бохирдлын болон чанарын үзүүлэлтүүдийг сонгож авчвал усны чанарын индексийг бол тооцсон байгаа. За тэгээд усны чанарын индексийн утгаас нь хамааруулаад маш цэвэр бага зэргийн бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэсэн 6 ангилалд авч үздэг бол байгаа. За бидний судалгааны дүнгээс харахад усны чанарын индекс нь 0.32-аас 38.4 хоорондоо хэлбэл зөвчл илэрсэн байгаа. За тэгээд орон зайн хувьд аваад үзэх юм бол голын дээд хэсэг маань ерөнхийдөө бол цэвэр гэсэн ангилалд бол хамаарч байгаа. За гэтэл Улаанбаатар хот дондор урсаж явахдаа гүний үйл ажиллагаанд өртөөд чанар найрлага нь өөрчлөгдсөн, бохирдсон гэдэг ярьсан шүү дээ. За энэ хэсгүүдэд маань усны чанарын индекс маань байнга энэ маш их бохирдолтой ангиллаас бол давж илэрдэг. За энд бол ямар цаг хамаарч байгаа дээд сонгон, биогeenгөр, тоонлогоогоор тогтмол энэ ангиллалд байдаг. Тэгээд энэ ангиллаасаа давж бол илэрдэг байгаа. Харин алтан булаг цаашлаа тийм ээ. Алтан булаг болохоор цаг хугацаанаас хамаарат зарим тохиолдолд бохирдолтой ангилалд, зарим тохиолдолд их бохирдолтой ангилалд голчлон ингээ харж хахад байнга их бохирдолтой ангилалтай голчлон ордог бол байгаа. За тэгээд голын дунд буюу энэ хэсэг болохоор бага зэргийн бохирдолтой ангилалд бол хамаардаг бол байгаа. Тэгээд голын атаг хэсэг бол бага зэргийн бохирдолтой ангилалд тусаас ингэж хамаарч байгаа. Хуурай мөчлөг гэдэг маань ерөнхийдөө хур борооны усалны хэмжээ жилд ордог хэмжээнээс арай бага хэмжээтэй орно гэсэн. За ингэж бага хэмжээтэй орсноор бол голын ус багасна. За нуурын усны түвшин багасна. Иймэрхүү шинж тэмдэг үр дагавар гарч ирдэг те хуурай мөчлөгүүдэд тодорхой нэг 7-8 жилийн хугацаатаагаар ажиглагддаг. За 1945 оноос хойш туулгал дээр тасралтгүй хэмжилт хийж байгаа. Харуултай, усны харуултай. За эндээс харахад бол хэд 3 удаа услаг мөчлөг 2-3 удаа хуурай мөчлөгүүд ажиглагдсан байна. За хуурай мөчлөгийн хувьд бол хамгийн хүчтэй ажиглагдсан хуурай мөчлөг 1996 оноос эхэлсэн байна. Үргэлжилсэн нэг 17-8 жил ингээ хуурай мөчлөг үрсэн. 97 оноос хойш Монгол орны гол мөрнүүд болон нуурын усны түвшин эрс багассан тийм мэдээлэл байдаг. Туул гол нь ингээд зарим нэг хэсэгтээ ингээд дан ингээ хайрах чулуу болцсон, зарим нэг хэсэгтээ ингээд ус нь урсж идэг ч юм уу тиймэрхүү байгаад байдаг. Тэр ер нь хуурай мөчлөг явагдаж байна л гэж ойлгох уу? Туулгаалын жишээн дээр ярихад бол яг Улаанбаатар орчим Баян зүрхийн гүүрээс Сонгоны харгуул хүртэлх энэ урсж байгаа энэ зайд ойролцоогоор нэг 20-оос 30 км голдрлийн хэмжээндээ энэ зайд туулгаал 96-7-оос хойш 2 хоног хамгийн багадаа 2 хоног хамгийн ихдээ 31 хоног зарим жилүүдэд ихтэй. За энэ жишээ нь бидний хийжсэн судалгаа туулгаалын 12 оны 4 сарын 24-ний өдөр яваад за 3 өдрийн дараа ирэхэд ингээ яг урсаад орж ирж байгаа дээрээс. За энэ нэг шалтгаан бол нөгөө саяны ярьсан хуурай мөчлөг.
Одоо энэ бол ерөөсөө ингээд экологийн хувьд бол тодорхой хэмжээний дороотолд оруулж байгаа. Энэ дээрээс нь за зарим жилүүд бол мөстэй мөсөн доогуура хуурай газрын дор усны төвшин буугаад ирэхээр туулгын усны төвшин буугаад ингээд зарим жил бол ингээд та сонин мэдээнээс харсан бол яг хайрган дээрээ загсан өгцөн байж идэг. Тэр яг нөгөө яг мөсөн доор байсан усан доошоо шингээд орж байгаа ийм үзэгдэл байгаа. За арга хэмжээний хувьд бол экологийн хязгаарыг ил давуулахгүй байх хэрэгтэй энэ газрын дор усны төвшинг. Тэгэхээр өвөлдөө даваад байгаа бол бид нар өвөлдөө арай бага хэмжээний усыг олборлож уух шаардлагатай байгаа л да. Зөв. Тэгээ одоо нэг 100% цуны улиралд ууж байгаа бол тодорхой хэмжээний 60% хүртэлх олборлох хэмжээгээ багасгах шаардлагатай байна. Олборлож хэрэглэх хэмжээгээ. Тэгэх юм бол энэ газрын дорх усын төвшин одоо хүний үйл ажиллагааны нөлөөгөөр тэгж их тодорхой хэмжээгээр экологийн хязгаарыг давахгүй байх ийм нөхцөл бүрдэх юм байна.